Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсын үндсэн хуулиар баталгаажуулсан эдийн засгийн эрх чөлөөний үзэл санааг бодит амьдралд хэрэгжүүлэх, иргэн аж ахуй нэгжийн эдийн засгийн суурь эрхийг бодитоор хамгаалж, эдийн засаг дахь төрийн оролцооны зорилго, хэлбэр, хүрээ хязгаарыг тодорхой болгохоор эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг боловсруулсан. Бид ардчилсан үндсэн хуулиараа зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлж, хувийн хөвшилд тулгуурласан хөгжлийн загварыг бий болгохоор зорж ирсэн. Энэ хугацаанд Монгол улсын эдийн засаг өсөж, нэг хүнд ноогдох орлого нэмэгдэж, шин бизнесүүд бий болсон нь үнэнч өсөлтийн хурд хүртээмж хангалтгүй байна. Манай эдийн засгийн өсөлт уул уурхайн салбарт хэд төлөрсөн хэвээр байна. Уул уурхайн салбарын орлого нэмэгдэхийн хэрээр бусад салбарын өрсөлдөх чадвар сулрах, төрийн зардал тэлэх, бүтээмжээс илүү түүх эдийн мөчлөгөөс хамаарах үзэгдэл хүчтэй болж, голланд өвчний шимж тэндэг мэдрэгдсээр байна. Энэхүү нөхцөл байдлаас гарахын тулд эдийн засгаа төрөлжүүлэх, хувийн хөвшлийн өрсөлдөх чадварыг сэргээх, иргэдийн бүтээл санаачлагыг хамгаалах, хөгжлийн бодлого зайлшгүй шаардлагатай болсон. Өнгөрсөн он жилүүдэд эдийн засаг дэх төрийн оролцоо тасралтгүй өссөөр төр зөвхөн зохицуулагч биш, зах зээлийн голлох тоглогч, оролцогч нь боллоо. Эрх зүйн орчинд хамгаалах боломжгүй тогтворгүй хэвээр үүнийг дагаад дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сул байсаар байна. Энэ бүхэн Монголд бизнесийн зохицуултын зардал маш өндөр байх нөхцөлийг бүрдүүлж байна. Америкийн нэгдсэн улсын Heritage фондын 2025 оны эдийн засгийн эрх чөлөөний индексээр Монгол улс 62.6 оноо авч 184 орноос 74 дугаар байрт ирэмблэгдэж байна. Өмчийн эрхийн хамгаалалт, эрх зүйн орчны чанар, төрийн зохицуултын өр нөлөө зэрэг үзүүлэлтүүд сул үнэлэгдсэн хэвээр байна. 2016 оноос хойш 10 жилийн хугацаанд Монгол улс дунд зэргийн эрх чөлөөтэй ангиллаас гарч чадаагүй эдийн засгийн эрх чөлөөний институтийн чанарын хязгаардагдвал хэвээр байна. Дэлхийн банкнаас эрхлэн гаргадаг бизнес эрхлэлтийн индексээр манай улс 190 орноос 81 дугаар байрт, дотоод гадаадын бизнес орчны үнэлгээний бусад судалгаануудч тэр Монгол улсын бизнесийн орчин хүнд сурталчилгатай зохицуулалт өндөртөөд тооцогдож байна. Энэ нь хөрөнгө оруулалт татах чадвар, бизнес эрхлэх таатай орчин эдийн засгийн тогтвортой өсөлтөд шууд нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл Монгол улс эдийн засгийн эрх чөлөөний суурь зарчмуудыг үндсэн хуульд тунхагласан боловч тэдгээрийг хэрэгжүүлэх эрх зүйн баталгаа нь хангалтгүй хэвээр байна. Эдийн засгийн эрхийг ямар нөхцөд хязгаардаж болох, төр ямар зарчим баримтлах, иргэн бизнес эрхээ хамгаалуулах талаар нэгдсэн зохицуулалт өнөөдөр байхгүй байгаа нь уг хуулийг санаачлан боловсруулах үндэслэл болж байна. Энэ хууль батлагдсанаар Монгол улс иргэн төвтэй хувийн санаачлагыг дэмжсэн хөгжлийн загварыг сонгож байгаа илэрхийлж, баялаг бүтээгчдийн эрх чөлөө, бүтээл санаачлага, хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн үр шүүм нь эдийн засгийн өсөлтийн жинхэнэ их үүсвэр мөн гэдгийг төрийн бодлогын түвшинд бас тунхаглах болно. Хуулийн төсөл эдийн засгийн эрх чөлөөг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд өмчийн халдшгүй байдал, хөдөлмөр, хөрөнгө оруулалтын үр шимээ хүртэх эрх, гэрээний эрх чөлөө, аж ахуй эрхлэх эрх, санхүүгийн эрх чөлөө, мэдээллийн халдшгүй байдал, шударга өрсөлдөөн зэрэг багтана. Эдгээр бол төрөөс олгодог боломж биш, харин иргэдийн суурь эрх юм а. Хувийн өмчийг нийтийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн зах зээлийн бодит үнэлгээнд тулгуурласан нөхөн төлбөрийг бүрэн олгосны үндсэн дээр дайчлах зарчмыг бас тогтооно. Татвар тогтоох зарчмын хүрээнд иргэн аж ахуй нэгжээс хуульд заагаагүй төлбөр хураамж шаардлагыг хоригдно. Татварын тогтолцоо нь ил тод хуульд үндэслэн байх зарчмыг баталгаажуулна. Төрийн өмчит этгээдэд хуульд заагаагүй давуу байдал бий болгохгүй. Хөрөнгө оруулалт, бизнесийн харилцаа нь гэрээнд итгэх итгэл дээр тогтдог. Төрийн үүрэг бол гэрээ байгуулахыг заах ус, харин байгуулсан гэрээний хэрэгжилтийг хамгаалах явдлаа. Тиймээс гэрээний эрх чөлөөний зарчмуудыг баталгаажуулна. Ингэснээр хөрөнгө оруулалтын эрсдэл буурна. Энэ хуулийн төслөөр хориглоогүй бол зөвшөөрнө гэсэн зарчмыг хуульчилна. Зөвшөөрлийн тогтолцоо хамгийн бага хязгаарлалттай байх, төр хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах, шаардлагагүй бичих баримтыг шаардахгүй байх, хуульд заагаагүй шалгалт хийхгүй байх зарчмыг тогтоож өгнө. Төрийн үүрэг бол ялагчийг сонгох биш, харин оролцогч бүр ижил дүрмээр өрсөлдөх эрх зүйн орчныг бүрдүүлэх явдал юм а.
Төр ялгуурлан гадуурлахгүй, төр зах зээлд оролцохгүй, төрийн худалдаа авалт ил тод байх, эдийн засаг нээлттэй байх зарчмыг баталгаажуулна. Санхүүгийн эрх чөлөөг хангах зорилгоор иргэн аж ахуй нэгж хууль ёсны хөрөнгө мөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах, шилжүүлэх эрхийг тодорхой зааж өгнө. Төр үн ханш санхүүгийн харилцаанд захиргааны аргаар үндэслэлгүй хязгаарлалт тогтоохоос зайлсхийх зарчмыг баримтална. Ингэснээр санхүүгийн орчны тогтвортой байдал бэхжинэ. Мөн хуулийн төслөөр зохицуултын хүрээ хязгаарыг тодорхой зааж өгсөн. Эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлах шаардлага тодорхой тохиолдолд гарч бас болно. Гэхдээ хязгаарлалт нь хуульд үндэслэсэн нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад зайлшгүй шаардлагатай зорилгодоо нийцсэн хамгийн бага хязгаарлалттай байх ёстой. Түүнээс гадна парламентын хяналт хамгаас чухал гэж үзсэн. Хуулийн хэрэгжилтийг тогтмол үнэлэх тогтолцоог бүрдүүлнэ. Засгийн газар эдийн засгийн эрх чөлөөний тайлан жил бүр улсын их хурлд танилцуулах зохицуултыг тусгасан. Ингэснээр эдийн засгийн эрх чөлөөний байдлыг парламентын түвшинд тогтмол хянах шин тогтолцоо бий болно. Энэхүү хууль батлагдсанаар аж ахуй эрхчлэгчдийн хувьд бизнес эрхлэхэд илүү хэлбэр, эрх зүйн орчин илүү ойлгомжтой, тогтвортой болно. Шударга өрсөлдөөн бэхжиж, хөрөнгө оруулагчдын хувьд өмчийн хамгаалалт сайжирч, эрсдэл буурч, итгэл нэмэгдэх учиртай. Улсын хэмжээнд хөрөнгө оруулалт, ажлын байр, бүтээмж, орлого өсөх, урт хугацааны суурь нөхцөл бүрднэ. Эрхэм гишүүдээ бид төр төвтэй эдийн засгийн загварыг сонгох уу, эргэн төвтэй хувийн хвшлийг дэмжсэн эдийн засгийн тогтолцоогоо бэхжүүлэх үү гэсэн энэ хариуцлагатай цаг үед явж байна. Эдийн засгийн эрх чөлөө бол хөгжлийн зорилго төдийгүй хөгжилд хүрэх арга зам юм а. Иймээс үндсэн хуулийн баталгааг бодит болгож эдийн засгийн эрх чөлөөтэй Монгол улсаа бүтээхийн төлөө бас энэ хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.